Охид бүсгүйчилтэй сайхан өдрийн мэндийг хүргэе. За өмнөх тохиргоогоор цөмөрөө хүний биологийн нэн чухал шаардлагатай амралт эмэгтэй хүнд яаж нөлөөлдгийг, хэрв амрахгүй бол эмэгтэй хүний гүн нөхөн төлжилт хэрхэн зогсдог талаар цөмөрөө үздсэн байгаа. За одоо 5 дахь тохиргооны талаар өнөөдөр мэдээлэл авна бүгдээрээ. За 5 дахь тохиргоо бол бас их сонирхолтой. Эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгадаг ийм булчирхаанууд гэдэг, ялангуяа өндгөвч, бамбаа булчирхаа. Энэ хоёроос ялгарч байгаа шүүрлүүд хэрхэн яаж харилцан ажилдгийг. За эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгадаг энэ булчирхаа өөрөө яаж зүй зохистой бие махбодыг удирдан авч явдгийг. За эдгээр булчирхаатай холбоотой бас их сонирхолтой ийм дадлуудыг цөмөр өнөөдөр эзэмших болно. Тэгээд та бүхэн тоглон сууж талан сонсоорой. Бамбаа булчирхаа бол хүзүүний урд хэсэгт байрладаг эрвээхэй хэлбэртэй жижигхэн эрхт юм. Ихэнх хүмүүс өвдөхгүй бол ийм булчирхаа байдаг гэдгийг ч мэддэггүй. Гэтэл энэ жижиг эрхтэн таны бодисын солилцооны хурдыг хянаж, таны эсүүд хэр хурдан шинжлэгдэж, шимт тэжээлт бодисууд хэр хурдан шингэж, эд эс хэр хурдан нөхөн сэргэж, бие организм дахь цаг хугацаа хэр хурдан эсвэл хэр удаан өнгөрөхийг тодорхойлдог. Бамбаа булчирхаа зөв ажиллаж байх үед таны бодисын солилцоо идэвхтэй явагдаж, эсүүд тань хурдан шинжлэгдэх бөгөөд та хангалттай эрч хүчтэй, арчин чанга, өсчин өтгөн, хомсчин бүх, жинчин хэвийн сэтгэл санаа чин тогтвортой, бие чин тохирхой сайтай механизм шиг торолгүй ажилдаг. Харин бамбаа булчирхаан үйл ажиллагаа доголдоход бүх үйл явц удааширч, бодисын солилцоо муудаж, эсүүд илүү удаан шинжлэгддэг, эрч хүч шавагдаж, арьс хуурайшин унжиж, үс гундаж, хомс хугарахын зэрэгцээ бага иддэг байлаач биеийн жинчин нэмэгдэж эхэлдэг. Бас сэтгэл санаагаар тогтворгүй болж юу ч үл ойшоохоос эхлээд гинэт уурлаж, бухимдаж, янз бүрийн айш авирыг гаргадаг. Хамгийн амар нь та 2 дахин хурдан хөгшөрж эхэлнэ. Учир нь бодисын солилцоо удаан байх тусам бие организм удаан шинжлэгддэг. Харин удаан шинжлэгдэж байгаа бие организм руу хурдан хөгшөрдөг. За одоо өндөвчний талаар ярилццгаая. Энэ бол умаан 2 талд байрладаг хушхны дайтай 2 булчирхаа юм. Тэд эстроген болон прогестерон гэсэн 2 эмэгтэй дааврыг ялгаруулдаг. Эдгээр даавруудын хариуцдаг зүйлүүд нь зөвхөн таны хүүхэдтэй болох чадвар төдийхнөр хязгаарлагддаггүй. Таны ухаан санаа хэр саруул байх, эмоц сэтгэл хөдлөлийн тал дээр хэр тогтвортой байх, зүрх хэр сайн ажиллах, мөн арсны байдал, ясны нягтрал, нойрны чанар, энергийн түвшин, судасны эрүүл мэнд ямар байх нь эдгээр даавруудаас шалтгаалдаг. Өндгөвч хангалттай хэмжээний даавар ялгаруулах үед эмэгтэй хүн паспорт дээрх төрсөн онооноос үл хамааран залуу харагдаж өөрийгөө залуу мэтэр мэдэрдэг. Арьс нь гэрэлтэж, нүд нь гялзаж, бие нь уян хатан хүч ихтэй болж, эрч хүчээр бялхахын зэрэгцээ бусдын харцыг булаан гэрэл гэгээ цацруулж байдаг. Харин дааврын хэмжээ буурахад тун тоогүй зүйлүүд болж эхэлдэг. Арьс нь уян хатан чанараа алдаж, үршлэгддэг. Яс нь хэврэг болж, ухаан санаа манантаж, эмоц сэтгэл хөдлөлийн тал дээр тогтворгүй байгаа зогсохгүй, нойр муутай, энергийн хувьд ядмаг болж, судсууд нь хөгшөрдөг. Эмэгтэй хүн хэдхэн жилийн дотор хөгшөрдөг бөгөөд хэргийн учир нь байгалийн жамд биш, харин дааврын өвд хаагдсан байдаг юм. Энд та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ үд тодорхой нэг насанд хүрээд хаагддаг биш, харин шийдвэрлэж болохыг тодорхой 3 шалтгааны улмаас хаагддаг. Эхний шалтгаан нь хорт бодис юм. Бидний дотоод шүүрлийн системийг сүрүүлж байдаг химийн бодисоор дүүрсэн ертөнцид бид амьдарч байна. Хоол хүнс болон уу хусаа хадгалдаг хуванцар лонх савнууд нь эстрогенийг дуурайдаг бодисуудыг ялгаруулдаг. Эдгээр хуурамч дааврууд нь биед нэвтэрч дааврын тэнцвэрийг алдагдуулдаг. Бамбаа булчирхаа буруу дохио хүлэавч улмаар үйл ажиллагаа нь тогтворгүй болдог. Өмдгөвч үүнийг засаж залруулахыг хичээдэгч хүчин мөксддөг. Таны өдөр бүр хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн болох тос, шампунь, үнэр дарагч зэрэг парабенуудыг агуулдаг. Эдгээр бодисууд нь арьсаар дамжин цуснд нэвтэрч бамбаа булчирхаан үйл ажиллагааг алдагдуулдаг. Ногоо жимсгнийг пестицидээр цэвэрлэдэг. Мах сүм бүтээгдэхүүн нь амьтдыг хооллож байсан антибиотик болон өсөлтийн даавруудыг агуулдаг. Цоргоны усанд хулоор хөхөр эмийн уул мөр агуулгаддаг.
Энэ бүхэн таны дотоод шүүрлийн системийг өдөр бүр, сар бүр, жил бүр бөмбөгддөг бөгөөд тэгж байгаад нэг л өдөр гэмтэж орхидог. Бамба булчирхай үйл ажиллагаа удаашран бодисын солилцооны хурд бурж улмаар жин нэмэн байнга ядар сулдахаас гадна хүмүүс халууцаж байхад нь та эсрэгээрээ бэрж байдаг. Өндөөч дааврын үйлдвэрлэлээ бууруулж, арьс гундаж, яс хэврэгшхийн зэрэгцээ энерги ирж хүчээ шавхдаг. Ийм байхад хүмүүс танд зүгээр дээ нас явж байгаа юм чи аргагүй штэ. Санаа бүзов. Хүн болгон наа зовлонг чинь туулдаг штэ гэж хэлдэг. Гэтэл шалтгаан нь настай ямар ч холбоогүй. Энэ бол нэг ёсондоо хордлого юм. Таны дааврын үүдийг хаадаг хорт бодисудаас улбаатай системтэй архаг удаан хугацаагаар үргэлжилдэг тийм хордлого. Хоёр дахь шалтгаан нь эмоц, сэтгэл хөдлөлийн блок. Биеийн булчирхай болгон энергийн төвтэй, бас эмоц, сэтгэл хөдлөлтөй холбоотой гэдгийг эртний хүмүүс мэддэг байсан. Бамба булчирхай нь өөрийгөө илэрхийлэх төв буюу дуу аваа төвтэй холбоотой. Эмэгтэй хүн юу бодож байгаагаа олон жилийн туршид хэлэлгүй явдаг. Хэлэх гэсэн үгээ хүчээр залгидаг. Өөрийнхөө амьдралаар биш, харин хүмүүс өөрөөс нь хүлээж буй тэр амьдралаар амьдардаг. Тэр өөрийнхөөрөө байхаас үгүй гэж хэлэхээс, санаа бодлоо нийн үгүй илэрхийлэхээс айдаг. Энэ үед хоолой нагшиж, тэнд байгаа энерги нь блоклогдож, үнээс болж бамба булчирхай нь амьд тэмцэж эхэлдэг. Энергийн төв бүглэрсэн үед бамба булчирхай үйл ажиллагаа хэвийн явуулж чаддаггүй. Өндгөвч гэсэн маш чухал, нандин төвтэй холбоотой. Тэр бол бүтээч сэтгэлгээ, мэдрэмж, мэдрэхүй, таашаал, амьдралын хүч зэргийг зохицуулдаг төв юм. Эмэгтэй хүн байглаас заяасан төрөлхийн мэдрэмжээ хүчээр дарж, өөрийнхөө бие галбраас ичин таашаал авахаас татгалзан, таашаалыг нүгэл эсвэл хөнгөн хийсвэр занд тооцож, зөвхөн үүрэг хариуцлагаар амьдран баяр баясгалан таашаалыг умартах үед түүний энэ нандин төв нь ажиллагаа болж, тэнд байгаа энергийн царцгаас гадна уг энергиэр тижээгддэг өндгөвч нь унтаа байдалд шилждэг. Өндгөвч залуужих даавраа ялгаруулахаа болж, учир нь өндгөвч рүү чиглэсэн энергийн урсгал хаагдчихсан байдаг. 3 дахь шалтгаан нь итгэл үнэмшил болон програм юм. Хэрэв эмэгтэй хүн 40 наснаас хойш амьдрал дуусна, цэвэршгэл юм бол залуу нас болон эмэгтэйлэг бие минь төсгөл болно. Би гарцаагүй хөшнө. Үүнийг би яаж чадахгүй гих мэтэр бодон үүндээ чин сэтгэлээсээ итгэдэг бол бие махбод нь түүнийг нь дуулууртаяа дагдаг. Үүнээс болж өндгөвч тань сэтгэл санааны хүнд цогцолтонд ордог. Энэ өндгөвчөндөө чи одоо хэрэггүй болсон. Чиний цаг үе өнгөрсөн. Чи унтарч болно гэж хэлж байгаагаас ялгаагүй юм. Өндгөвч өгөнд нь орж унтарч орхино. Ядарч туйлдсандаа биш, харин эзэн эмэгтэйгээсээ унтар гэсэн тушаалыг авсан болохоор унтарч байгаа. Залуу нас удаан үргэлжилж болно. Миний бие шинжлэгдэж чадна. Нас гэдэг зүгээр л тоо гэдэгт эргэлздэггүй итгэдэг эмэгтэйчүүдийн өндгөвч 70 нас хүртлээр итгэвхтэй ажилласаар байдаг. Энэ бол батлагдсан анагаах ухааны факт баримт юм шүү. Ийм эмэгтэйчүүдийн дааврын үд нээлттэй хിവэр байдаг учраас эзэн нь хаагдгсан тушаалыг өгдөггүй болохоор тэр. Гэхдээ энэ үд хаагдчихсан байлаач дахин нээж болдог. Хин нэг нь танд дэндүү оройтсон, одоо юу ч өөрчлөх боломжгүй, нас чинь ийм болохоор яах ч аргагүй штэ гэж хэлвэл дааврын үүдийг хорт бодис блок болон програмуудаас цэвэрлэдэг арга байдгийг санаарай. Энэ бол бамба булчирхай болон өндгөвчний үйл ажиллагааг дахин идэвхжүүлэхийн зэрэгцээ залуужуулдаг дааврыг ялгаруулдаг ийм чадварыг сэргээж өгдөг арга юм а. Энэ талаар та одоо мэдэж авах болно. Энэ аргыг гэрлэр угаах техник гэж нэрлэдэг. Эртээр үеийн цэцэн мэргэд мөнхийн залуу насаа хадгалахын тулд энэ техникийг ашигладаг байсан. Харин саяхан энэ техник яагаад үр дүнтэй байдгийг орчин үеийн шинжилгээ ухаанаар баталсан байгаа. Механизм нь таны бодож байгаагаас илүү энгийн. За эхлэе. Өөртөө тав тухтай байхаар суу. Нуруу чин тэгшгэн сул байна. Мэдрэлийн системээ тайвшруулахын тулд нүдэн аниад хевлийгээрээ 3 удаа гүнзгий амьсгаа аваад биеэ суллаарай. Тэгээ таны толгой дээр 30 см өндөрт
мөнгөлөг өнгийн гэрлийн хүүсэр байна гэж төсөөлөөрэй. Энэ бол ердийн гэрэл биш. Харин шаардлагагүй бүх зүйлүүдийг өөртөө уусган арилгах чадвартай ангаагч гэрэл юм шүү. Хортой болон бүглэрч блоклогдсон бүх зүйлүүдийг устгадаг цэвэр мөнгө луга энэ гэрлийн тусгал доошоо алгуурхан бууж байна гэж төсөөлөөрэй. Энэ гэрэл толгоон оройгоор дамжин орж ирээд доошоогоо урсаж байна. Урсгал дойшилсоор бамбаа булчирхай байрладаг хоолой дээр чинь хүрлээ. Энэ хэсэгт анхаарлаа төвлөрүүлэн тогтоогоорой. Мөнгөлөг гэрэл бамбаа булчирхайг чинь хэрхэн цэвэрлэж байгааг олон жилийн туршид хуримтлагдсан бүх хортой химийн бодисуудыг арилгаж байгааг мэдрэх юм уу эсвэл арилгаж байна гэж төсөөлөөрэй. Энэ гэрэл блоклогдсон юмоц ил гаргаж хилээгүй үгс дарагдсан мэдрэмжүүд гэд хурсан сөрөг бүхнийг чинь өөртөө уусгаж байна. Одоо хөшрөлтөй холбоотой буруу итгэл үнэмшлийг чинь арилгаж эхэллээ. Хоолой чинь тэлж муу бүхнээс чөлөөлөгдөн цэвэр энергиэр дүүрч байна. Бамбаа булчирхай чинь чөлөөтэй амьсгалж эрүүл цэнхэр туяа цоцруулан гэрэлтэж байна. Одоо мөнгөлөг урсгал цээжэр чинь дамжин доошоо бууж нарны шүлжээг өнгөрөн Арцгийн хэсэгт чинь ирлээ. Энд өндгөвчүүд байгаа. Анхаарлаа хөвлий доод хэсэгтээ төвлөрүүлээрэй. Мөнгөлөг гэрэл энэ хэсгийг бүхэлдэн дүүргэж байна гэж төсөөл. Гэрэл өндгөвчийг чинь хоёр талаас нугааж хортой бодис, пестицид, даавар, химийн бодисудаас цэвэрлэж ичид зовоодог зүйлийг чинь дарагдсан мэдрэмжүүдийг чинь өөрийнхөө биеэс айх айдсыг чинь уусган арилгаж байна. Бас хөгшрөлтийн програм, залуу нас дуустдаг, даавар шавхагддаг гэсэн буруу итгэл үнэмшлийг чинь устгаж энэ бүх хүнд ачаа хог бохирдлуудыг чинь мөнгөлөг гэрэлдээ уусган авлаа. Одоо маш чухал шүү. Гэрэл дууссан бүх зүйлүүд тэр бүх хар энерги, хорт бодисууд таны хөлөөр гадагшлан газар руу урсан орж байна гэж төсөөлөөрэй. Газар муу бүхний чинь хүлээн авч боловсруулсны дараа гим хоргүй энерги болгон хувиргаж байна. Ингээд та хэрэггүй бүхнээсээ чөлөөлөгдлөө. Гэрлэлээр угаах энэ хөнгөн дасгалыг 15 минутаар 7 хоногт 3 удаа хийгээрэй. Орой унтахаас өмнө буюу бие махбод шөнийн нөхөн төрөлжилтөнд бэлдэж байх үед хийх нь хамгийн тохиромжтой. Энэ дасгалыг хийхэд бие махбодын төвшөнд юу болдог вэ? Төсөөлөх, анхаарлаа төвлөрүүлэх нь зүгээр нэг уран зөвнөл биш. Биеийн тодорхой хэсэгт анхаарлаа төвлөрүүлэхэд цус тэр даруйдаа тийшээ урсаж эхэлдэг болох нь ангаахын орчин үеийн шинжилгээ ухаанаар батлагдсан байдаг. Цусны урсгал 2-3 дахин нэмэгдэж, цуснд хүчил төрөгч, шимт ижил, олон дархлааны эсүүдийг тэнд аваачдаг. Бамбаа булчирхай болон өндгөвчний хэсэгт ангаагч гэрэл байна гэж төсөөлөхөд эдгээр булчирхаануудын цусны хангамж нь шууд нэмэгдэж, улмаар нөхөн сэргэж эхэлдэг. Цэвэрлэгийг төсөөлөх нь хоргүйжүүлэх үйл явцыг эхлүүлдэг. Лимфийн систем идэвхжиж, хоримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж эхэлдэг. Бөглөрөл арилж байна гэж төсөөлвөл эдгээр хэсгүүдийн булчин суларч гатсан энерги нь чөлөөлөгддөг. 2-7 хоногийн турш энэ угаах дасгалыг тогтмол хийсний дараа та өөрчлөлтүүд гарч байхыг анзаарах болно. Энерги эрч хүчээр дүүрэн арьс чангарч нойрондоо сайн болохоос гадна сэтгэл санаа тогтворч байна. Энэ бол дааврын үүд нээгдэж ирсний шинж тэмдэг. Гэвч дааврын үүд нээгдэх нь зөвхөн эхний үе шат юм. 2 дахь үе шат нь програмчлал. Бамбаа булчирхай болон өндгөвчөө гэрлэлээр цэвэрсний дараа тэдгэрч шинэ програм суулгах хэрэгтэй болно. Дасгал хийсний дараа өндгөвч чинь зөөлөн ягаан гэрэл цацруулан гэрэлтэж байна гэж төсөөлөөрэй. Энэ бол эрүүл мэнд, залуунаас эрч хүчний гэрэл. Миний өндгөвч залуужих даавруудыг ялгаруулж байна. Миний бие шинжлэгдэж байна. Би өдөр бүр залуужиж байна гэж дотроо эсвэл шивнсэн дугаар хэл. Өөрийгөө залуу болж байна гэж төсөөл. Гаднаасаа биш, харин дотроосоо залуужлаа гэж бод.
20 настай үеиг шиг хөнгөн шингэн эрч хүчтэй баяр баясгалантай болсон байгааг мэдэр. Тэгээд энэ мэдрэмжээ өндгөвчнийхөө орчимд цэцгийн үр мэд суулгаж орхиорой. Өндгөвч чинь энэ мэдрэмжийг тогтоон авч энэ мэдрэмжийн дагуу ажиллаж эхлэх болно. Чухам үүнийг л эпигенетикийн програмчлал гэд байгаа юм. Таны бодол, санаа болон төсөөлөл генийг асааж унтрааж чаддаг. Өөрийгөө залуу, эрүүл байна гэж төсөөлөх үед та даавар болон урт наслалтын генээ идэвхжүүлж идэг. Таны өндгөвч залуу үеиг шигээ ажиллаж эхэлдэг. Та байгалыг хуурч байгаа юм биш, харин өндгөвчөндөө зөв тушаалыг өгч байгаа юм. Та 5 дахь тохиргооны тусламжтайгаар цаг хугацааны үүдээ ийхүү нээлээ. Гэсэн ч үүнээс гадна энэ үүд нээлттэй хэвээрээ байх уу, эсвэл дахин хаагдах уу гэдгийг тодорхойлдог өөр нэг тохиргоо бий. Өглөөний код хэмээх тохиргоогоор дараагийн бичлэгээрээ уулзъя. Түр баяртай.